Аялал жуулчлалаас үүдэн хүрээлэнгүй орчинд үүсэж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчноо хайрлан хамгаалах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, аялагчдын соёл, ухамсарыг дээшлүүлэх зорилгоор экологийн цагдаагийн албатай хамтран ирлээ, явлаа, цэвэр аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд 44 видео шторк, 118 зурагт постэр, 238 холбогдох мэдээллийг захин сүлжээнд байршуулсан нь давхарцсан тоогоор 11.7 сая хүнд хүрч 52.4 мянган хүн өөрийн цахим хуудаснаа хуваалцсан урайлга дэвшүүлж эерэг сэтгэгдэл үлдээв. 21 аймаг тусгай хамгаалттай 6 газар хуванцар сав лааз пресслэгчтэй боллоо. Хоггүй цэвэрхэн Монгол аяны хүрээнд хог хаягдлыг газар дээр нь ангилан ялгаж, цуглуулах, тээвэрлэх менежментийг дэмжин ажиллаж 21 аймаг болон улсын тусгай хамгаалттай 6 газрыг хог хаягдлыг нэвтрүүлж пресслэг төхөөрөмжөөр хангалаа. Үүний үр дүнд хөдөө орон нутгаас хөнгөн атлаа, овор ихтэй ачаа болдог хуванцар, хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаасны хаягдлуудыг шахан нэвтэршүүлж, жижиглэн тээвэрлэлтийн зардлыг 5-аас 6 дахин бууруулах боломж бүрдлээ. Хустайн нурууны байгаль хамгаалагчид төглөг орон сууцтай боллоо. Байгаль орчин аялал жуулчлалын яам, холбооны бүгд найрамдах герман улстай хамтран Хустайн нурууны байгалийн цогцлбор газрын байгаль хамгаалагч, судлаачдын ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор 746 м2 талбай бүхий 2 давхар 16 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулан хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өглөө. Энэхүү орон сууцыг ашиглалтанд оруулснаар их нутагта бүр мөсөн устдаж үгүй болсон тах адууг сэргээ нутагшуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа Хустайн нурууны байгалийн цогцлбор газрын ажилтнууд тогтвор сууршилтай, сэтгэл тайван ажиллах орчин нөхцлөөр хангагдав. Байгаль хамгаалагч нарт 210 мотоцикл гардууллаа. Улсын хэмжээнд тусгай хамгаалалт бүхий 32.8 сая га газрыг 34 хамгаалалтын захиргаа хариуцсан нийт 1000 гаруй байгаль хамгаалагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогын хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр 210 мотоциклийг улсын тусгай хамгаалттай газар нутгийн 24 хамгаалтын захиргаадын байгаль хамгаалагч 21 сав газрын захиргаанд гардууллаа. Нөхөн сэргээлтийн ажлыг дансанд байршсан мөнгөөр анх удаа Арханга аймгийн Цэнхэр суманд эхлүүллээ. Хагийн хар нуур руу тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх шийдвэр гаргалаа. Монголын 8 гайхамшигын нэг хагийн хар нуур орчинд аялахад өвлийн цагт цас ихтэй, хүйтэн бол зундаа хур бороо элбэгтэй, шавар намаг ихтэй. Сүүлийн жилүүдэд тоногдсон автомашинууд болон ATV, UTV гэх мэт тээврийн хэрэгслээр автомашиныхаа хүч чадлыг сорих хүмүүс ихссэн. Ингэснээр олон салаа зам гаргах, мод бутыг дайрах, хуглах, их дуу чимээ гаргаснаар ан амтан дайжих, нуурын эрг орчмоор автомашины тос маасал асгах зэрэг сөрөг үр дагаврууд гарч эхэлсэн. Иймээс байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хагийн хар нуур руу тээврийн хэрэгсэл зорчуулахгүй байх шийдвэр гаргалаа. Үүний үр дүнд хагийн хар нуур орчмын байгалийн үзэгсэнд газрыг унган төрхөөр нь хадгалах, хөрсний илэгдэл, эвдэрлээс сэргийлэх боломж бүрдв. Аялал жуулчлалын 6 том цогцлборын бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. Их эзэн Чингис хааны үлгийн нутаг Хэмтий аймагт аялал жуулчлалын цогцлборыг байгуулахаар бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн. Хэмтий аймгийн дадал,
Батноров, Норивлэн, Дэлгэр хаан, Бэндэр, Бэрх сумдад нийт 6 цогцлбор байгуулагдах юм. 13 дугаар зууны үеийн түүх соёлыг харуулсан эдгээр цогцлбор бүхэлдээ мянганы сууд хүн их эзэн Чингис хаанаар авгалсан түүхэн аялал жуулчлалын үндэсний хүрээлэн болох юм. Янданга хуулийн аян улс орон даяар үргэлжилж байна. 2019 онд 2500 хүн угаарын хийн хордлогод өртөж 20 гаруй хүн амнасаа алдсан. Иймээс орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос Янданга хуулийн аяныг улс орон даяар эхлүүлээд нэг сар болж байна. Янданга хуулийн аяныг одоо маш сайн амжилттай зохион байгуулахаар бас ерөнхий сайд засгийн газрын hulдаанд үүлдэх даалгавар өгсөн. Манай байгаль орчны яам болон манай 5 дахь түвшин болон тав энэ дээр маш санаачлахтай одоо ажиллаж байгаад би баяртай. Ард иргэдээ маш сайн санамж мэдээ өгөх. Ханан бишин хөөлөх мэрэгжилд 400 залуусыг суугаж ажлын байраар хангалаа. Өнөөдрийн байдлаар 7011 94 тэгтэг утсаар болон өрхийн хяналтын ажилтнаар дамжуулан 14899 иргэнээс дуудлага хүлээн авч 5539 айлын яндан фишинг хөөллөө. Жуулчдын 5 тухыг хангасан отоглох цэг 100 байгуулна. Хөрсний бохирдлоос сэргийлэх, унган байгаль орчныг хамгаалах зорилгоор 100 отоглох цэг барихаар төлөвлөсөн. Энэ жилийн хувьд 16 отоглох цэг байгуулах төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байна. Отоглох цэг гэдэг нь машины зогсоол, майхан барих, ил гал түлэх тусгай талбай, эко жорлон, хогийн цэг, гэрэлтүүлэг, сандал, сарвч бүхий цогц орчин юм. Аялал жуулчлалын үйлчлэгээний чанарыг сайжруулж байна. Аялал жуулчлалын үйлчлэгээний чанарыг сайжруулах ажлыг эрчимжүүлэхээр байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2 дахь жилдээ зочлох, угтах үйлчлэгээний сургалтыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт эхлүүллээ. Сургалтыг зөөгч, бартендер, бариста, тогооч, өрөөний болон гэрийн үйлчлэгч, хаалгач, ачаа зөөгч, хөтөч тайлбарлагч, жолооч, зочин угтагч гэсэн 10 чиглэлээр мэргэжлийн сургагч багш нар зохион байгуулж байна. Сургалтанд 16 мянган иргэнийг үн төлбөргүй хамруулж байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам ирэх 1000 хоногт. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 4 жилд бид дараах ажлуудыг хийж гүйцэтгэн. Үүнд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80% хүртэл бууруулж, бусад томоохон хот, суурин газрын агаарын бохирдлын асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ. Өрсгөл нууранд экосистемийн бохирдлын эрсдлийн судалгаа хийж, нууранд живсэн машин техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагуудтай хамтарч зохион байгуулна. Усны нөөцийг бохирдол omслоо сэргийлэх нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, нийслэлийн цэвэр усны хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, цэвэрлсэн болон саарл усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана. Гэр хороолол болон аялал жуулчлалын бүсэд эко жорлон хөтөлбөр хэрэгжүүлж, хөрсний бохирдлыг бууруулна. Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 8.6% хүргэж, мод тарьж, ногоон хөгжилд хувь нэмэр оруулсан иргэд аж ахуй нэгжид мөнгөн урамшуулал олгох хууль эрхцэн орчныг бүрдүүлнэ. Цэнгэг усны нөөц, гол мөрний усас бүрлдэх эхийн 55%-ийг улсын тусгай хамгаалалтанд авна. Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээн. Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжиж, хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх, аюултай хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулна. Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл 1-ийг хөвсгөл хинтээ. Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл 2-ыг Архангай, Баянөлгий, Увс, Ховд зэрэг аймагт хэрэгжүүлж, орон нутгийн иргэд аж ахуй нэгжийн орлогыг нэмэгдүүлнэ. Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд мянганы сууд хүн Чингис хаан цогцлборын ажлуудыг цогц байдлаар дуусгаж, Монголын нууц товчооны дурсгалт газруудыг хамгаалах, олон улсад сурталчлан таниулах, дэд бүтцээр холбох ажлуудыг үе шаттай зохион байгуулна. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, чанар, стандартыг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэн жуулчдын тоог 1 сая төгрөгнө. Баянөлгий, Увс, Ховд,
Өвөр хангай, Арга хангай, Баян хонгор, Өмнө говь, Дорнод аймагуудад аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, одоглох цэг, авто зам дагуу үйлчлэгээний цогцлборуудыг байгуулна. Цахим Монгол хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын салбарт технологийн дэвшил нэвтрүүлж, гадаад сурталчилгааг өргөжүүлнэ.